Бүгдээ энэ өдрийн мэндийг хүргэе. Саяхан бас нийслэл Улаанбаатарын хэмжээнд соёлын төв ордныг буулгаж 50 давхар байшин барих гэж байна гэдэг бас юм мэдээлүүд яваадсан. За энэ бол энэ дээр бас тодорхой хэмжээний залруулга хэлэхэд 2025 оны 12 сарын 30-ны өдөр засаг даргын шуурхай дээр нийслэлийн соёлын төв ордны өнөөгийн нөхцөл байдлыг судалж за хүчтэй засвар их талаар үүрэг даалгавар өгсөн. За энэ талаар бол бас иргэд маань буруу мэдээлэл аваад ингэ явсан байлаа. Тэгээ өнөөдөр нийслэлийн засаг даргын 1-р орлогч Даваадлаа миний бие болон соёлын төв өргөөний дарга Ариун Туяа дарга нийслэлийн ус сувгийн удирдах газар ерөнхий инженер Давга дарга мөн нийслэлийн Оснок орон сууцны удирдах нийтийн аж ахуйн газрын инженерийн хэлтсийн дарга Дагдан дарга бид дөрөв. За энэ хэсгийн байгууламжуудтай танилцах дээрээс нь 1988 онд ашиглалтанд орсон энэ соёлын төв өргөөний түүх өнөөдрийн үндсэн бүтээцийн байдал шугам хоолой засар өнөөдөр тулгамдж байгаа асуудал дээр бас иргэдэд зөв мэдээлэл өгөөд ямар ажил хийж байгаа бас танилцуулж харуулахаар бас өнөөдөр ирээд байгаа. Ингээд яг нь суурь оршил болгоод гээд хэлэхэд энэ Дагва дарга нөгөө суурийн зураг гаргаж байгаа. За соёлын төв орд нь бол 1988 онд ингээд ашиглалтанд орсон. Тэрийг тий 88 онд ашиглалтанд орсон. Одоо ингээд 38 жил, удахгүй 40 жил болгож байгаа. За барилга байгууламжийн хувьд гэвэл ер нь бол бүтээцийн хэцлээс шалтгаалаад 40-с 60 жил хүчтгсэн байдлаар ирээ сүүлийн үеийн тооцоололоор 80-с 100 жил болдог юм бүтээцийн тооцоололтой. Тэгэхээр 1988 онд ашиглалтанд орсон. Одоо энэ яг ориг ийм 88 онд гараараа ийм зурсан зураг. Соёлын төв ордон бол өөрөө 15 мянган метр квадрат. Тэгээд үндсэн бол 4 блокоос бүрдэж байгаа. А блок гэдэг одоо биднээс энэ зогсож байгаа. За тэгээд Б блок, Г блок гэдэг 12 давхар өндөртэй байдаг. Суурийн план зураг бол анх ингэж хийгдээд блокороо 1 2 3 4-р блок гэдэг ингээд А, Б, В, Г гэсэн ийм 4 блок социализмын үед зочид буудалтайгаа, ресторантайгаа, орон сууцтайгаа ингээд хийсэн ийм цогцлбор Монголын түүх соёлын юм болсон ийм байрлал. Тэгээ өнөөдөр бол энэ ч ягаад нийслэлийн удирдлагууд ирээд байна гэвэл өнөөдөр энэ төвийн бүсийн хэсэгтэр одоо энэ хэсэгт барилгууд засвар хийгдээд үйлчлүүлэгч нэмэгдсэндээ одоо энэ хойно галерей дээр ашиглалтанд орсонтой холбогдуулаад ер нь ус сувгийн тооцоолол, усны хангамж, бохирын шугам, дээрээс нь дулааны шугам хоолой, засвар үйлчлэгээ даацуудын авч шинчилъя. Энэ соёлын өв болсон барилгаа анхаарч ингээд цаашдаа хүчтгэж ингээд засварлаж ингэж явъя. Энэ талаараас иргэдэд зөв мэдээлэл өгье. Бас байгаа нөхцөл байдлыг ойлгуулъя гэдэг ийм зорилготой ирсэн. Мөн манай Ариун Туяа дарга бас өнгөрсөн жил энэ дээр бүрэн ийм тайлан үнэлгээнүүд хийсэн байлээ. Ингээд галын болон газар хөдлөлт үер гэсэн ийм байдлуудаар энэ тус объект манай их эрсдэлтэй, дунд эрсдэлтэй гэдэг ийм албан улсын байцаагчдын дүгнэлттэй тодорхойлолтой мэргэжлийн байгууллагуудын ийм тодорхойлолтойгоо ингээд хэдүүлээ өнөөдөр энэ барилгатай танилцаад ямар нөхцөл байдал одоо тэр подолын ус засвар үйлчилгээ анх яаж төлөвлөж байгаа одоо ер нь ямар байдалтай байгаа гэдэг талаар дэлгэнгүй ярилцъя гэдэг ингээд ирсэн байж байгаа. Ингээд Ариун Туяа дарга маань нэгээд танилцуулаад ямар асуудууд байгаа л гэж хоёул ингээд явах уу те. Тэгээ. За бүгдэнд нь бас орой минь төргий. За соёлын төв өргөөг би бас товчхон ингээд танилцуулъя гэж бодож байна. Сая бас Даваадлаа дарга ярьлаа. За соёлын төв өргөө бол одоо 1988 онд бол анх ашиглалтанд орсон. За Оросын холбооны Оросоос одоо бэлгэлж барьсан юм барилга байгаа. Нийтдээ одоо 15 мянга гаруй метр квадрат бүхий ийм одоо дөрвөн объект бүхий ийм том байгууламж байгаамаа. За тэгээд соёлын төв өргөө өөрөө одоо бол 1988 оноос хойш огт их засвар хийгдээгүй. За миний хувьд бол ажил аваад 1 жил гарсан болж байна. За бид ажил авангуудаа сая бас хэллээ. Бүх мэргэжлийн байгууллага буюу дулаан, цахилгаан, за усны барилга байгууламж, за мөн энэ барилгын гэх мэтлийн галын гэх мэт нэрслийн үлгээнүүдийг байгууллагуудаар хийлгэсэн албагт мэргэжлийн байгууллагаар. За ингээд энэ барилга маань ямар ч гэсэн суурийн блокоор бол ус нэвчиж орж ирж байна. За дулааны бол маш өндөр алдагдaltaй байна. За эрчим хүчний тоноглол бол хуучирч муутсан. За дулааны тоноглолууд бол их засвар хийх шаардлагатай гэсэн ийм мэргэжлийн дүгнэлтүүд гарсан. За өнгөрсөн онд 2025 онд бол манай бас өнгөрсөн энэ мэдээнүүдээр ч гэсэн бас харж ирсэн бах. Соёлын төв өргөө бол өөрийнхөө дотоод нөөц зорилцоогоор 550 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг бол хийсэн. За өнгөрсөн 2025 онд бол нийслэлийн засгийн хөрөнгө оруулалтаар 3.6 тэрбум хөрөнгө оруулалт хийсэн.
За үүн дээр бол одоо 6 ажил дээр бид нар тендер зарлаж ажилласан байгаа. За үүний нэг нь бол энэ А байр буюу одоо бидний яг зогсож байгаа объект бол одоо бидний урлаг соёлын нийслэлийн одоо томоохон бүх одоо урлаг соёлын байгууллагын ажлууд явагддаг. Энэ одоо заал талбай маань битүү одоо борооны усан давтдаг байсан. За энэ дээврийн засварын ажлыг одоо хийж дуусгасан байгаа энэ жил бүтэн. За мөн одоо бидний энэ зогсож байгаа подвалын зойрын давхар бол одоо 1 м орчим одоо устай, хөрсний устай. За ингээд хөрсний усыг одоо байнга одоо помпоор сорулдаг. За ингээд байнгаар одоо помпоор сорулсан одоо усаа шавах гэж ийж одоо тог захиргаалынхаа одоо шийт рүү очдөг ийм нөхцөл байдалтай. Одоо бас цөмөрөө доошоо ороод ингээд үзье. За мөн одоо энэ бидний дараагийн корпус буюу Г корпус маань одоо дулааны алдагдaltaй байсан. За энэний дулааны асуудлыг одоо шинэ ялцсан бойлоор одоо тэгтээ гал унтрах маягаар л явж байгаа. Үндсэндээ томоохон их засвар бол хийж чадахгүй байгаа. За мөн одоо Г байр маань 13 давхар объект байдаг. За энд бол бас нийслэлийн байгууллагын төрөөсийн одоо нийслэлийн байгууллагууд ингээд байдаг юм аа. За гэтэл 4 одоо лифттэй тэр 4 лифтний 3 нь одоо бүтэн эвдэрсэн байсан. За нэг лифт нь цагаар ажилладаг. За оройн 10 цагаас хойш зогсчдаг ийм нөхцөл байдалтай байсан. Тэгээ өнгөрсөн одоо жилийн нийслэлийн хөрөнгө оруулалтаар одоо Г байрны 4 лифтийг дөрвөлнг шинжилж засварсан байна. За мөн Г байрны одоо үүдний хэсэг гэх мэтлэн энэ засварын ажлуудад одоо хөрөнгө оруулалтаа хийсэн байгаамаа. Тэгээ энэ жил бас бид нар соёлын төв өргөн дээр мөн одоо энэ 2026 оны нийслэлийн засагт мөн 3.6 тэрбумын хөрөнгө оруулалт тавьсан. Тэгээ бид бас өнөөдөр яагаад одоо энэ чинь мэргэжлийн байгууллагуудыг удирдлагуудыг цуглуулад хотын орлогчдыг ингээд цуглуулсан бэ? Хотын орлогч маань юм санаачлаг гаргаад за энэ маань юу гэхээр яг мэргэжлийн байгууллагын үүднээс дэд үтцсэн яг яагаад байгаа юм бэ? Энийг үзье. Улс суртахын одоо бүгдөө одоо явж үзье гэгээд нэлээдгүй өнгөрсөн жилээс хойш ажилласан л та. Нэлээд дүгнэлтүүд дээр ажиллаад өнөөдөр яг бодиттой байдал дээр газар дээр дахин ирж үзээд одоо төлөвлөлтүүдээ зургийн ажлуудаа хэрхэн яаж хийх үү? За хэрхэн одоо энэ мэргэжлийн байгууллагууд хамтарч ажиллаж болох вэ гэдэг талаар энэ түүхэн барилгаа одоо хэрхэн яаж энэ хоёрыг авч үлдэх вэ гэдэг талаар одоо бүгдөө ингээд ажиллаад байгаа. Тэгээ ер нь бол өнгөрсөн оноос хойш нийслэлийн удирдлагууд нэлээд одоо нийслэлийн энэ өөрийнхөө өмчийн байраа одоо өөрсдөө эзэмшээ. За энэ байраа өөрсдөө өөдөн татъя гэсэн ийм одоо шийдэлтэйгээр соёлын төв өргөнд бол засвар үйлчлэгээ хийгдээд ингээд явж байгаамаа. Тэгэд ер нь бол яг хаа дэд үтсийн асуудал нэлээд хүндрэлтэй байгаа. Тэрийг бас бид нар ярихаас илүүтэйгээр үзэх нь зөв бах. Яг гэвэл одоо бүх юм сошиалын одоо юм 90 болсон. Тэгээ 50 давхар барилга баригдана гэхээр л хүмүүс анхаарсан болохоос өнгөрсөн одоо 2024 оны 12 сараас эхлээд соёлын төв өргөнд юу хийгдвэ гэдэг нь одоо манай пэйж хуудсан дээр бүгдөө одоо нээлттэй байгаамаа. Тэгэхээр өнөөдөр бас энэ дэд үтсийнхаа асуудлаар одоо яриад явъя гэж бодож байна. За ингээд юу ячдэх вэ? Доошоо цуг явахад нь бид нар бас доогоор дэд үтсийн нүд дээр үзлэг хийгээд хараа. За. За ингээд доошоо зойрын давхарлаа орчих. Эхлээд нөх хөрсний усны асуудлаа үзээд. Тэгээ хөрсний усны асуудлаа үзээд. Ари дараа бас доошоо хөрсний усны асуудалд орж байгаад бас нэг түүхийн бас нэг таныг яриад өгөөчгээд ямар зорилгоор бас энэ соёлын төв өргөө маань бас анх баригдчихлаа гэдэргээд бас Улаанбаатарчуудаа зориулаад түүх нь одоо бас сонирхолтой санагдсан. За. Та яриад яв. Тэгээ. За соёлын төв өргөө маань ер нь бол Оросын холбооны улсын бэлгийн барилгыг одоо тухайн үед соёлын яамд одоо 1986 оноос 88 оны хооронд ингэж барьж 1988 онд бол ашиглалтанд орж хүлээлгээ өгсөн байдаг. За уг барилга маань одоо 4 корпус болгоомжтой яваа манайх. 4 корпус бүхий одоо тухайн үеийн бүх одоо соёл урлагийн үйлчлэгийг үзүүлдэг ийм байгууллагаар одоо баригдаж ашиглалтанд орж явсан. За энэ одоо яг нөгөө зойрын давхарлаа бид нар орж ирж байна. Уул нь бол одоо энэ объект маань битүү зойртой, зойрын давхартай. За энэ зойрын давхартай бол энэ бүх одоо дулааны, агааржуулалтын, эрчим хүчний гэх энэ одоо ажлуудаа ингээд шингээсэн. За энэ нь болгоомжтой байсан. За энэ л бас манайхан болгоомжтой буугаа. За энэ нь бол одоо нөгөө хөрсний устай байсан яг орчин. За одоо манайхан бас харж байгаа бах тэр ингээ өөр боч. За энэ дулааны асуудал тий. За энэ хэсэг бол одоо ингээд бид нар энэ чи ажил авсан аж ахуйн нэгж ингээ бүтэн ингээ цутгалт хийгээд хөрсний усыг зогсооцсон байгаа. Хөрсний усны гадна шугам хийгээд за энийг бас өнгөрсөн жил ямар байсан бэ гэдэг зураг бичлэгийг бас манайхан бас авах боломжтой. За энэ хөрсний усыг ингээ зогсоосон одоо энэ бүрэн ажил нь дуусаагүй нэг бүтэн засварлахаар дахиж бодож барьж ингээ янзлахаар байдаг.
За энэ одоо 1 м орчим хүрсний ус одоо хэрвээ манайх сэтгүүлчид ингээ харж ивэл энэ наашаа ингээд бүгдээрээ гарч. бүгдөө ингээд юу наашаа ингээд өшөө. Энийг гарч. Энэ хүртлээ одоо ингээд нөгөө ус ингээ ороод ирчдэг тий. Энэ хүртэл ингээ ус орж ирдэг. За энэ усыг ингээд байнга ингэж помпоор ингэж 24 цагаар соруулж идэг. Хөрсний ус нэвчээд байдаг гэсэн үг. Өнгөрсөн 100-ны байдлаар энэ үржижсэн гэдэг чинь энэ хэсэг бол ингээд ерөөсөө байнга устай. Одоо ерөөсөө байнга устай байдаг байсан. Тэгээ сая засвар хийгээд энэ шалыг хийсэн. Энэ шал хөрсний усны нэвчтгийг зогсоох шугамуд хийсэн байна. За ингээд энэ бол манай одоо тог цахилгааны шийтүүд байгаа. Энэ бол ашиглагдаж байгаа одоо болтол. За гэтэл нөгөө хөрсний ус маань дээшээгээ ингээд одоо тэрийг харж штэ манай. Энэ шийтний энэ хүртэл ингээд ирчдэг. Яг үнэ. Одоо жишээлбэл энэ хүртэл ингээд ирчдэг байсан биз дээ энэ хүртэлтэй. За инхээр бид нар сорвуулж иж энэ шийт рүү одоо ирж үйлчлэгээ хийдэг байх жишээний. За ингээд соёлын төвөргөний үндсэн одоо энэ бол зөвхөн нэг хэсэг шүү дээ, тийм ээ? Зөвхөн А байрны одоо зойрын давхрын гэсэн үг. Тэгэхээр ингээд цаашлаад бол өшөө одоо ингээд зойрондоо одоо дулааны асуудал, усны асуудал, цэвэр усны асуудал энэ ингээд 1988 оноос хойш байсан байдлаар ихцэр ерөөсөө огт хийгдэж байгаагүй. Нийт 15,000 м2 энэ том соёлын барилга байгууламж гэдэг бол дэд үтцийн хувьд тодорхой хугацаанд засвар үйлчлэг хийж явах хэрэгтэй. Тэгээд тэр бас баггүй зардал байдаг. Тэгэхээр өмнөх жилүүдэд нөгөө л улсын төсөв гэж яригдахаар нөгөө ядуу улсын зовлон гэдэг шиг л бидэрт бага асуудал байдаг. Харин 2 жилийн өмнөөс ер нь бид нар үе шилттэй хөрөнгө оруулалтууд хийж байгаа. Одоо тэгтээ одоо цахилгааны гэхэд энэ 88 оны үндсэн суур ирлээ хамгаалалт монтажныхаа утастайгаа цогон шүлжээ харагдаж байгаа. Энд чинь нэг худаг байгаа чинь энэ том байгууламжууд чинь. За энэ бол дандаа агааржуулалтын буюу хоолой анх ингэж төлөвлөж хийсэн. Ингээд соёлын төвөргөө маань ер нь бол ингээд өвлийн улиралдаа халуун агаар, зуны улиралдаа хүүтэй агаар ингэж доороосоо ингэж үлээлдэг энэ том байгууламжуудаар анх ингэж төлөвлөгдсөн гэсэн үг тийм ээ. Харин тэгээ дараа энэ одоо бол ингээд бүгдээрээ ажилддаг. Энэ ер нь за одоо бол соёлын төвөргөө бол одоо өвөлдөө бол заавал яг хэдхэн параар халж байна. Тэгээ мэдээж хэрэг том объектт бол халаалтын дулаан алдагталт бол маш өндөртэй байгаа. За тэгээ энэ барилгын энэ хийцлүүд бол бүгдөө ингээ алдагдсан. Одоогор огт ажилтгүй ийм нөхцөл байдалтай байдаг. Бид нар бас мэргэжлийн усууд зөндөө хандсан. Өнгөрсөн жил одоо Нямбатар дарга хотын дарга өөрөө яг энэ одоо байршил дээр орж ирээд за энэний хөрсний усыг зогсоох. За энэ дэдсийн асуудлыг шийдэх юм бол орж чаддаггүйсэн гэдэг байгаа шүү дээ. Бид нар ерөөсөө хүн бол орох боломж байхгүй. Байнга соруулж одоо өөрсдөө ордог ийм энд нэг ийм усны уддаг байгаад байгаа. Энийг манай сэтгүүлчнэр бас хараад яривал манай юуныхан бас байна уу? За юуныхан бол одоо энэ ус ингээ харагдаж байна. Усны түвшин одоо эндээс энэ байгаа шалны түвшнээс нэг доошоо нэг 30 см-т бол харагдаж байна. Тэгээ энэ ус яг одоо энэгүүрээ хөрс юм устай байгаа гэсэн. Тэгэхээр хөрсний ус нэвчилт хийгээд тэгэхээр энэ ингээ дээшлээ гараад энэ одоо энэ байгаа хөрсний усны төвшингийн ус юм доо. Тэгэхээр яг Улаанбаатар хот чи өөрөө туул сэлб бол гээд ингээд ер нь бол их усархаг устай хөрсний ус ихтэй гүний хөрсөн доогоор урсаж ихтэй ийм бүс нутаг. Тэгээ ер нь бол Улаанбаатар хотын төвийн барилгуудын доогуур зарим барилгуудыг нэг олон давхар хийж болтгүй байсан бас шалтгаан нэг хөрсний усаар доогуур урсаж ихтэй байдаг учраас тэр дээр анхаарч хөрсний усны тусгаарлалтаа сайн хийж явахгүй бол ус ингэж нэвчээ засвар үйлчлэг хийхгүй байснасаа бетонны эзлэлөө олон жил ингээ усанд байцгаар хийцлүүд ер нь бол мууддаг. Тэгэхээр бас өнөөдөр бас ирж байгаа нь энийг бас мэргэжлийн байгууллагуудаар бас нэмж инженер талаас нь дүгнэлтүүд нэмж гаргая ярилцъя. Яаж сайжруулж бас чухал байна гэдэг. Одоо ингээд бас шууд харж болно. Ингээд ус маань энэ юуны худгаараа ингээд энэ зориултын усны худгүй эсвэл үйлчлэгээний худгүй эснийг мэдхгүй. Тэгвэл ингээд одоо яг хөрсний усны түвшин биднээсийн зогсож байгаас нэг доош нэг 30 см-т ингээд хөрсний устай энэ байшингийн суур болоод. Хуучин бол олон жил одоо энийг соруулаад энэ помпоор ингээд дээш нь энэ помпыг ажилуулад энүүгээр соруулаад дээш нь гаргаад бид нар саарл ус маягаар ингээд ашиглаад манайхан байсан бил. Тэрийг бол одоо байхгүй болгоод гаднаа хөрсний усны шугам хийлгээд хөрсний төв шугам руу ингээд холбосон. Ийм. Одоо энэ бол ингээд хөрсний усны түвшин юм байна. Усны түвшин нэмэгдэхээр энэ нэмэгдэнэ. Хуучин бол аримтгай дарга энэ хүртэл бүр ингээд байнгын устай. Энэ хоёроос авах боломжгүй гэдэг байсныг өнгөрсөн 100 та хэсүр хийгээд энэ шал малыг бол өнгөрсөн жил чухаад зарим хөрсний энэ арай бүрэн дуусаагүй байгаа тий. Ингээ явж байгаа гэсэн. Тэгэхээр ерөөсөө энэ соёлын төвөргөний маань үндсэн энэ хоор суурийн давхар энэ халаалт агаар тэгээд дээрээс нь шугам шүлжээ хийцлэл цахилгааны хэсэг энэ байр бол ерөөсөө ингээ тэр чигээрээ усанд автаж игдэг байсан. Ингээ үе шаттаа бид нар бол сайжруулаад цаад явж гин тийм ээ. За ийм нөхцөл байдалтай ингээд
Энэ бол нөгөө контролын удаг гэдэг. Бид нар хяналтын удаг гэдэг хөрсний усыг бас ингэж хянаад байдаг. Тийм зорилттой л одоо бас харагдаж байна гэсэн үг тийм ээ. За одоо хэдүүлээ ийшлээд нөгөө дулааны асуудлаа бас нэг үзүүлчмээр байгаа юм тий. Мэргэжлийн улсууд байгаа дээр. Тийм тэгээд дулаан бол одоо нөгөө өстой бас л нөгөө 88 оноос хойш огт засвар үйлчлэгээ бас хийгдээгүй. Нэгсэндээ нэг хүүхдийн зулаа шиг болцсон тийм ээ. Тэгээ нөгөө нэгсэндээ одоо сүүлийн үед бол ялцсан бойлоор тавиад тийм ээ. Шийдэл гардаг байсан бол одоо энэ манайх бол хуучнараа явж байгаа. Тэгэхээр тэрийг бас хэдүүлээ ороод ингээ үзчихье. Тэгээ. За тийш нэг явчихъя. За тэгээ ер нь бол мэрэгжлийн одоо агааржуулалтын дулааны гээд бүх одоо инженерийн байгууламжууд одоо урьж бид нар бас ингэж уулзаж ярилцсан л да өнгөрсөн жилүүдэд. А тэгээ ер нь бол томоохон шийдэл, томоохон ихцэр хэрэгтэй юм байна. Ингэж одоо гал унтрааж энэ ажлыг одоо авч явж болохгүй гэдэг ийм шийдэлд хүрсэн юм байна. Ааха. За болгоомжтой өрөм. За манайхан болгоомжтой яваарай. Аашаа ингэж ер нь дамжаа явдаг юм өрөөнүүд байгаад. Тэгээ ер нь бол солион төвөргөч одоо ингээ өвөлдөө халаалтгүй байна гэхэд үзэгчдэд маш хүйтэн тухгүй байгаад байгаа юм л та. Тэгэхээр соёлын одоо үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллага гэдэг бол өөрөө тухтай халуун бүлээн удаахан одоо урлагийн тоглож хийж байгаа цаас соёлоо бэлтгэлээ хангах энэ чинь бүгд үеийн систем байх хэрэгтэй. Энэ бол мэдээ сэрүүхэн байх шүү те. Тэгээ маш хүйтэн бид нар бол 14 хоногт нэг удаа одоо байнгын дулаан алдалт хэмжлэг хийж байгаа. Тэгээ ер нь бол маш хүйтэн нэг дулаан алдалт нь өндөр байна шүү. Парнууд бол айгүй халаад байгаа. Парнууд бол халж байгаа хэдий ч дулаан алдалт маш өндөртэй. Одоо цаашдаа бол юм том ихцрийн ажил хийхгүй бол одоо нэгсэндээ ингэж шийдлийг ингээ баг шийдэж болохгүй ийм л нөхцөл байдалтай болчиход байгаа юм. Энэ чинь одоо манай байгууллага чинь ингээд нэг үүд мүдэндээ жоохон цэцэр хийчихэд байгаа байдал нь шүү дээ. Тэгээ хуучин бол бас зарим мэддэг усуд мэдэх байх. Тийм харахуудаас нь тийм байсан. Тэгээ өнгөрсөн жил бас мэргэжлийн байгууллагуудтай Осногтой, Усугтай энэ хамтарч ажиллаад одоо нөгөө цэвэр бохрын өндөрч алдагдаад байгаа. Тэр асуудлаа одоо шийдэхээр ингээс ярьж сайн бас. Нойлын асуудлыг бас та үзэгчтэй зориулаад нэмсэн гэсэн тий. Анх Тэгээ ер нь бол эрэгтэй 2 эмэгтэй 2 ингээ үндсэндээ 4-0 байсан ажиллаж байсан. За ингээ өнгөрсөн жил бид нар бол эмэгтэй 8, эрэгтэй 8-0 тэгээ нэмж засварлаж шинээр заалны үзэгчдтэй зориулаад тий. За мөн одоо үзэгчдийн танхимаа бүтэн одоо дороожийн хултаасын гэх мэтчлэн сольсон. За мөн одоо ямар ч одоо нэг галын хувьд ийм аюулгүй байдал одоо хангагдаагүй байсан. Тэгээд бүх хүчийг одоо нөгөө гал нэвчлэлтийн эсрэг болгож ингэж хийсэн байгаа. Тэгээд одоо ууг нь бол одоо галын одоо нэвчлэлтийн маш том хөшгөтэй боловч тэр нь ажилдгүй. Ингээд ер нь бол ингээ ажиллахгүй энэ тэнд гацаагаад явцсан ийм нөхцөл байдалтай байна. За энэ чинь манай Сүхбаатарын талбай яг хажууд байдаг Улаанбаатар хотын яг амин зүрх болсон тийм ээ урлаг соёлын хамгийн ийм төв гол байгууламж. Ер нь ч тоглолт соёлын арга хэмжээнүүд хэрэг болж байна. Манай ер нь одоо шүлгийн жүжигчид урлагийнхаа маань ер нь ямар хүсэлттэй байна тийм. Та энэ талаар бас нэг хэлбэр. За ер нь бол урлагийнхан маань одоо нөгөө маш одоо хүүтэй орчинд байдаг. Тайд дэлгэцээ бол олон улсын стандартыг нийцүүлэхийг л одоо хүсдэг. Тий. За энэ болохоор юуны хэсэгт орж ирж байгаа вэ? За энэ болохоор манай одоо энэ А болон Г байрны дулааны үйлдлийн хэсэгт орж ирж байгаа. Ааха. Тийм. За одоо жишээлбэл яг энэ нөхцөл байдлыг манайх ингээ харж байна. Энэ одоо жишээлбэл хамгийн сүүлийн үеийн одоо шугам сольсон. Тий, сольсон шугам хэсэгчлээд ингээд нэг юм жоохон хэсэг солих жишээ нэ. За энэ бол одоо бүр 88 оноос хойш огт тийм солигдоогүй энэ шугамуд одоо эднэр тийм ээ. Танигсэндээ маш ингэж нингэрсэн. За ийшээ ингээд. За ингээд энэ талаас нь бас харуул их ойлгомжтой болно манайх. Учирсан. За толгоо зөхөө. Тэгээ. За ингээд нэг энэ хуучин шугамудаа ингэж буулгаад одоо энэ доор ингээд аваад тавьсан бай. Сая энийг авсан. Юуны ятсан бойлоор тавих гээд. Тэгээ ингээд маш багаар нь одоо ингээд урсгал засвараараа ингээд шийтгэхэр нэгсэндээ бүрэн зохицоор шийдчихгүй байдаг. Тэгэхээр энэ нийтдээ одоо энэ 15,000 ашигтайгаараа 10,200
800 орчим метр квадрат энэ том объект маань бүгдөө юм зойрын давхартай. Тэгэхээр зойрын давхрууд бол одоо ингээд хуучирч муудсан. Энэ хуучны нөгөө агаржуулалт эсгүүд системүүд эсгүүд. Агаржуулалт энэ ч өөрөө агаржуулалтаараа халаалт агаржуулалтаа шийддэг байсан. Тийм ийм том суурин байгууламжтай. За энэ суурин байгууламжуудыг бол одоо мэрэгжлийн усуд бол ирж үтсэн. За дундан тасалсан дотор нь одоо юм жихэж барьсан гэдэг ингээд зөндөө одоо юм техникийн юм олон жилийн туршид юм алдаануудтай. Тэгэхээр энийг одоо бид нар яаж ажиллуулах вэ гэдгийг дээр бас мэрэгжлийн усудаас зөвлөгөө аваад явж байгаа. Одоо тэр шугамуудыг харж жишээлбэл агаржуулалтын гол шугамууд ингээд тастаа тайцсан байх жишээ нь тий. Тэгэхээр энэ байр ашиглалтын талаар одоо нэлээд хангалтгүй байсан юм байгаамаа. Тэгээ одоо ямар ч хэлсэн багаар бид тэр урсгалцсараа хийгээд ингээд явж. Тэгэхээр анхны төлөвлөлт бол 1988 онд хийхдээ агаржуулалт нь тийм агаржуулалт халаалт хоёроо энэ одоо энэ ичвак гэдэг цуг яадаг шиг 100 өвөл нь болохоор халуун агаар 100 нь болохоор гутаагаар ингээд доош нь ингээд нэгдсэн системээр шийддэг байсан. Одоо ингээд энэ бол яг 1988 онд бол нэлийн орчин үеийг шинэлэг систем төлөвлөлөд ашиглаж байсан. Одоо бол энэ урсгал засварын ингээд нормтой хугацаанд нь хэдүүлээ зардлын гараад хийх шаардлагатай. Тэгэхээр одоо ер нь бол ихтсэр хийх цаг нь болсон 40 жил, 38 жил. 40 жил гэдэг бол барилга байгууламжинд ихтсэр хийх хугацаа нь ер нь бол нэг 20-с 20 жил болоод ихтсэр хийж явах хэрэгтэй байдаг. Одоо сугам шүлжээ, агаржуулалт, цахилгааны монтаж, суурийн өндөр үзлэг хийгээд энэ шугам олоонуудыг солих. Тэгээ нэг 40-с 60 жилдээ бол хэв хэзлийн барилгуудын хугацаа дуусдаг. Улаанбаатар хотын хэмжээнд бүтээн байгуулалтын 1965-аас 80 одоо 5 оны үед баригдсан бүтээн байгуулалтын барилгуудын одоо өнөөдөр ингээд Улаанбаатар хэмжээнд ойролцоогоор 63% дахин одоо ашиглалтанд тэнцэхгүй болцсон. Араас нь манай энэ бас солин төв ордон бол насжилт нэлээд өндөр болсон. 38 жил болцсон. Ихцэр шаардлагатай ингээд бол явж байгаа. Тэгэхээр ингээд нийслэл хотын зүгээс энтэй мэргэжлийн байгууллагуудын хувьд үзэж танилцааж яаж эдийн засгийн өрөө хөөцтэй байдлаар засвар үйлчдэг. Тэгэд энэ одоо агаржуулах системийн талаар хахад ингээд ажил дүүсээ болоод соёлын төвөргөнд байгаа байгууллагуудаа зориултын агаржуулалт явагдав. Ингэснээр хүчил төвөгчийн дутагдaltaд орно. Халаалт нь мууцсан, сийгэлттэй, цахилгааны үргэлж асуудалтай. Тэгээд дээрэс нь лифтэнд бүр ингээд өвдөрхөө болоод одоо лифтний засвар хийгээд ингээд дуусч байгаа ийм нөхцөл байдалтай байж байгаа. Дээрэс нь давгаа даруугаа нь усугаас за давгаа дарга энэ хавийн бас та нэг бохрын ачаал тооцоолол яг нэмэгдсэн талаар бас нэг товчгоо мэдээлэл өгөө төрний хэсгэн дээр ярьчих. Ер нь энэ Улаанбаатар хотын төвийн бүс яг энэ соёлын төв өргөний хэсгийн одоо түүх энэ барилгууд сүүлд ямар ашиглалтанд орох вэ? Ер нь бол манай хариуцж байгаа салбар шүүмхээр соёлын төв өргөнөөс урагшаага одоо зөвхөн барилгууд баримж авч ирэх юм бол цэвэр тавын зөвлөлөөр Монгол Улсын намын баруун гараад цагт мөнгөний урагшаадаг юм төв шүүм байх. За тэн дээр одоо үндсэн анхны хэрэглэгч нь бол энэ соёлын төв орчим их. Дээрээс нь нэмэгдээд одоо өсгөл төрөөлгээд одоо энэ өндөр нөгөө баригдсан сүүлийн үед баригдсан орон сууцнууд зочд буудлууд бүгд энэ лөө холбогдсон байна. За тэгээд бид одоо сая ямар одоо юу гэдгийг ажлын хэмжээнд үүж байгаа гэхээр хавар дулаархаар нэн дөрөнд эхлээд угаалга зөвлөгийг нь хийгээд тахыг бохрын шугам дээр нь дээрэс нь дуран онцлогоо хий. Тэгээ онцлогоо хийгээд ирэхээр үнэхээр яг шугам сүлжээний даац маань ачаал маань хөрөлцөхгүй байна уу? Ил эсбүгээс ашиглалтаас болоод одоо бохирдсон барьсан одоо энэ дэр ч одоо хоол үйлдвэрлэлүүд ресторантай газруу зөндөө байгаа. Сая яаж яхад шинэ байгууллагууд одоо энэ хажууд бол хойшоо бүлүүмөө нааша энэ арт галерей гэдэг тийм. Тэрнээс гарч ирж байгаа одоо юу гэдгийг өөх тосноос хамааралтай бас диаметр багассан барьсан юмнууд байх нь уу? Уклааны алдагдлал хэвгээ юмнууд байх нь уу? Энийг үзээд тэгээд 4 сарын 15 гэхэд ерөнхийдөө хонш гараад ирчих бах. Хийх ажлууд тодорхой болчих бах. Цэвэр усны шугам талдаа бол харцсангүй ямар нэгэн хүндрэлтэй бол байхгүй. Бас шалгаж үзэх юм бол байгаа. Хуучин бол энэ соёлын төвөргөө бүрэн утгаараа ажиллаж байхдаа галын цагирах одоо ингээ бүтэн тойрсон цагирах шугамтай тийм байсан. Сүүлд бол одоо нэг зүүнтлийн хэсгийн ашиглалтын улмаас бас салгасан гэсэн зураг байсан. Тэрийг бас дулаархаар үзээ шалгах болчих. Шаардлагатайг бол тэрийг засах шинжилгээ оруулах талын арга хэмжээ авъя. Түүнээс үүш цэвэр ус талдаа энэ 300-ийн шугам учраас ямар нэгэн усны даргалтын хүрэлцээ дутагдал гэх юм бол харцсан угааргаагүй. Ер нь л тийм байхгүй. Ийм байдалтай байна. Харин тэр дараа бас та нөгөө сүүлд бас аж ахуй тооцоот болгоод бас тийм ээ төрийн байгууллагууд менежментээ сайжруулах талаас ямар ажлууд хийж байна. Өнөөдөр яг зөвхөн Улаанбаатарчуудаа гэж хэлэхэд заримдаа иргэд маань асуудаг хувийн хвшил яг хажууд менежмент сайн гэдэг ингээ болоод байдаг. Төрийн байгууллагууд ингээд
олигтой төрийн байгууллагууд авч явж чаддаггүй төр муу менежер гэсэн ойлголт байгаа гэдэг. Гэхдээ энэ чинь бас төсвийн мөнгө хөрөнгө оруулалт бас айгүй олон ийм өөр байгууллагуудын өмчлөлийн асуудлууд эдгээр маш олон асуудал маргаантай байгаа. Гэхдээ ер нь бол одоо сүүлд нийслэлийн удирдлагын баг хамт олон бид нар нийслэлийн байгууллагуудаа өөрөө бие дааж орлогоо төвлөрүүлэх боломжтой бол менежментийг сайжруулах гэдэг олон ажлууд хийж байгаа. Тэгээд магадгүй заримдаа Улаанбаатарчууд энийг зөв ойлгуулж чаддгүй гэж магадгүй. Ариун туяа дараагаас сүүл та саяхан хоёулаа дээр энэ Монголын соёлын өв болсон энэ бас нэг музейтэй танилцлаа. Одоо сүүлийн үед ямар ажил хийж чинь та энэ урлаг соёлынхондоо ер нь ингээд 26 27 онд юу хийж төлөвлөөд ямар сайжруулалт хийж байгаа. Одоо дэд үтсийг бол иргэд маань ойлгочлоо шүү дээ хэдүүлээ ингээд юм авч байна. Та тэр талаар бас нэг товчхон Улаанбаатарчуудаа нэг мэдээлэл өгөөч. За тэгээ. За 2025 оны 1 сард бид нар бас нийслэлийн цэцэрлэгийн зөвлөлийн хурлаар байгууллагын нөхцөлийг танилцуулсан. За мөн нийслэлийн иргэдийн төлөвчдийн хурал танилцуулсан. За ингээд бид бол энэ соёлын төв өргөөг одоо нийслэлийн одоо бие даасаа аж ахуйн тооцоо үйлдвэрийн газар болгож болох юм а гэдэг энэ тооцоолол хийсэн байна. За ингээд эрсдлийн үнэлгээнүүд хийгээд тооцоолол хийгээд за энэ байгууламжийг одоо их засвар оруулах, за энэ байгууламжийг одоо дэд үтсийн бүх асуудлуудыг иж бүрэн ажиллуулах юм шаардлагатай гэж ингэж цэцэрлэгийн зөвлөлийн хурал болон нийслэлийн иргэдийн төлөвчдийн хурлаар шийдвэр гарсан. За ингээд бид 2025 онд нийслэлийн иргэдийн төлөвчдийн хуралд одоо хүсэлт тавиад дөрмөндөө өөрчлөлт оруулад энэ байгууллагыг аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар болгосон юм байна. За нэгсэндээ одоо хуучин бол энэ байгууллага төсөвт үйлдвэрийн газар буюу тодорхой хэмжээний орлогоо нийслэл рүү төвлөрүүлдэг байсан. За гэтэл нийслэл рүү мөнгө төвлөрүүлээд байгаа хэрнээ өөрийнхөө одоо нөөц болцоо энэ аж ахуйгаа сайжруулж чаддгүй ийм нөхцөл байдалтай байсан. За энийг бол эрхсэн зохицуултыг хийсэн гэсэн үг. За мөн түрүүн би хэлсэнчлэн одоо бүх одоо энэ дэд үтсийн буюу инженерийн барилгын боломжийн эрсдлийн үнэлгээнүүдийг хийсэн. Түрүүн бас та харлаа манай одоо зураг хүртэл одоо дээр үеийнхаа 80-ны манайхаа калькин цаасан дээр байх жишээ нь тий. Тэгээ энэ гих мэтчлэн одоо энэ бүх ажлуудыг үе шаттай бид нар хийгээ явсан. За 2025-26 он бол энэ соёлын төвөргөнд энэ бүтээн байгуулалтын ажлууд өрнөх нэ. За хажуугаар нь бид нар бас менежментийн энэ яаж менежментээ авч явах вэ? Яаж одоо мэдээж хэрэг өөрсдийнхөө орлогоор өөрсдөө санхүүжүүлж явах вэ гэдэг дээр бас одоо зөвлөл одоо гаргаж алисаг гарч ажиллаад ямар ч гэсэн одоо энэ байгууллагын үйл ажиллагааг доголдуулахгүй авч явахын тулд эхлээд одоо энэ заалныхаа одоо энэ засвар үйлчлэгээ сайжруулалтыг хийя гэдэг ийм төлөвлөлтөнд хүрсэн байна. За нэгсэндээ заалаар орлогоо олох одоо байдлаар тийм ээ. За үндсэндээ бол соёлын төв өргөөний 10,200 м2 цэвэр ашигтай талбайгийн 7,200 м2-ийн соёлын яам эзэмшдэг. Нэгсэндээ соёлын яамны одоо нэр бүхий байгууллагууд байдгаа гэсэн үг. За тэгэхээр соёлын яам маань төрөөсийн хэлбэрээр эзэмшдэг. За маш одоо бага өртөгтэйгээр ингээд төрөөсөлж байгаа. Тэгэхээр энэ соёлын төв өргөө өөрөө бол одоо нэгсэндээ төрөөсийн орлогоороо одоо өөрийнхөө зардал ашигаа нөхөж явах хэрэгтэй. Тэр маань алдагдаад доолдолд орж байгаа юм. За заал маань хэрвээ одоо ингээд өвөлдөө дулаахан зундаа одоо энэ ааржуулалттай байвал өвөл зууны одоо бүх хуулиралд бид нар тоглолтоо аваад ингээд ашиг орлого олох боломжтой байгаа. Гэтэл одоо ерөөсөө заалын маань өвөл бол ингээд маш хүйтэн бид нар сая орж үзлээ тийм ээ. Нэг асах нэмэх нэг 10 11 градустай л ингээд байгаад байгаа. Тэгэхээр одоо тоглогчид жүжигчд маань тухгүй байдгаа гэдэг ийм өгүүлэмж тавьдаг. Тэгээ өнгөрсөн 25 онд бол бид нар бас бүх одоо нөгөө тоглолтынхоо үзэгчдийн одоо заалны түрүүн биелсэн тайзныхаа дэвсгэр дороожийг за мөн одоо сандал суудлыг одоо засварлах байдлаар шинжлэх байдлаар ингээд засварлсан бүх одоо жүжигчдийн одоо хувцас солидог өрөөнүүдийг шинжил засварлсан гэх мэтчлэн одоо үе шаттай ажлууд бол хийгдэж байгаа. За үйл ажиллагааны хувьд одоо юу хийх гэж байна вэ? Соёлын төв өргөө маань өөрөө бас 2025 оны 3 сараас хойш одоо нээлттэй тайз гэдэг ингээд бид нар нийслэлийн одоо босрлын байгууллагуудтай хамтарч ажиллаж эхэлсэн байгаа. За энэ өөрөө яах гэж вэ гэхээр нийслэлийн одоо энэ бүх ерөнхий боловсролын хүүхдүүдийг энэ одоо урлагийн их тайзан дээр ирж одоо өөрсдөө дуулж бүжгэлж сураасай, үзээсэй. За магадгүй тэр хүүхдүүд одоо олон улсын урлагийн тэмцээнд явж байгаа. За маш одоо өндөр зэрэглэлийн одоо дуучид уран сайханчд болох магадaltaй тийм ээ. Тэгэхээр тэр хүүхдүүд маань ямар ч айцгүйгээр одоо нэгсэндээ шууд одоо мэрэгжлийн төвшөнд ингэж бэлтгэгдээсэ гэдэг үүднээс соёл урлагийн их сургуультай хамтраад одоо тэндээс мэрэгжлийн багш нар авчираад за сургуулийн хүүхдүүдийг одоо бид нар бас анги-ангиар нь авчираад ингээд нээлттэй тайз гэдэг энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байгаа. За тэрний бас томоохон үр дүн юу вэ гэхээр өнгөрсөн 9 сараас ингээд бид нэг 4 чиглэлээр дугуйлан хичээлүүлсэн. За мэдээж хэрэг одоо маш одоо олон дугуулангууд байгаад байгаа гадуур гэхдээ энэ дугуулан секцийн хүүхдүүдийг цааш нь бид нар яаж олон улсын түвшинд гаргах вэ? Яаж одоо Монгол улсын одоо иргэн те энэ одоо соёл урлагийн тайзан дээрээс олон улсад гарах вэ гэдэг энэ талаар нэлээд менежмент хэрэгжүүлсэн. Тэгээ бас ямар ч байсан хүүхдүүд маань маш одоо үр өгөөжтэй ажиллаж байгаа. Тэгээ өнгөрсөн одоо 2025 оны 4 сард бол одоо манай хийлийн
ансамблийн хүүхдүүд Испани улс руу оролцсон. Испани улсын Гран-при шагналыг авч ирсэн. За мөн одоо Итали улсад сая одоо мөн олон улсын тэмцээнд оролцоод 2 дугаар байранд орсон. За мөн Солонгос улсын өсвөрийн одоо хийлийн тэмцээнд оролцоод мөн одоо ингээд солоогоор ансамблаараа ингээд 1-2 дугаараар эзэлсэн. За мөн одоо Америкийн нэгдсэн улсын маш одоо том одоо тэмцээн болох одоо Carnegie гэдэг том тэмцээнд оролцоод бас сая 3 дугаар хайранд орсон ийм амжилттай байгаа. Тэгээд ямар ч хэлсэн одоо үйл ажиллагааны менежментийн хувьд бол хүүхэд хөгжүүлэх төвтэй. Тэр хүүхдүүд маань буцаагаад одоо Монгол улсын нэрийг олон улсад гаргадаг ийм шигэг тогтоохоор менежментийн хувьд ажиллаж байна. За бид бүхэн сая бас орж үзлээ. Одоо пянзны үзэсгэлэн бид нар нээсэн байгаа. За хэрвээ манай одоо үзэгчдийн сайтыг ингээд дагдаг болвол бүх одоо мэдээллүүд ингээд сайтаар ингээд явдаг байгаа. За энэ өөрөө ямар зорилготой вэ гэхээр энэ соёл урлагийн байгууллага өөрөө одоо үйлчлэгээний байгууллага энэ соёлын төвөргөө бол. За энэ соёлын төвөргөө үйлчлэгээ хүнд үзүүлэхдээ яах вэ гэхээр ямар ч хэлсэн одоо аятаа тухтай байх хэвээр. Нэгт хоёрт түүхтэй байх хэвээр тийм ээ. 1988 оноос хойш одоо нэгдсэн энэ том түүхэн барилга маань өөрөө тодорхой хэмжээний түүх агуулж явах хэрэгтэй гэдэг үүднээс бид нар бас одоо төвдөнд оржгээд Эрдэнэ очир нийгэмлэгтэй хамтраад одоо пянзны энэ үзэсгэлэн за тэнцээ ганцхан пянз байхгүй Монголын одоо соёл урлаг сэтгүүл 1947 оноос хойш бүх одоо сэтгүүлийн дугаарууд байна тийм ээ одоо тухайн үеийн хамгийн дэлхийн хамгийн анхны пянз байна Монголын хамгийн анхны пянз байна гэх мэтчлэн ингээд одоо пянз тоглуулагч за дээрэс нь радио магнитофон энэ гэдэг дуу хөгжимтэй холбоотой бүх одоо энэ цуглуулгын төрлийг одоо үзэсгэлэн болгосон байгаа. Тэгээ манай үзэгчдэд бол одоо иргэдэд бол нээлттэй. Бид нар бас удахгүй бас удирдах одоо соёл урлагийн байгууллагын болон хотын даргаыг урьж мөн бас та бүхнийг урьж ингээд одоо нээлттэй аль биесээр ингээд хийгээд нээлттэйгээр ингээд зарлаад ингээд явхаар байсан. Тэгээд бас сая бас бид нар дайраад ороод гарлаа тий. За ийм нөхцөл байдалтай байна да бид хэд чинь сонир сайхан тий. За ямар ч гэсэн манай урлагийнхаа маань ирээд соёлын төв одоо өргөөндөө тоглолт хийгээд дулаахан аюулгүй болох дээр бол ингээд анхаарал бид нар л ажиллаж байгаа. Улаанбаатарын яг төвцөгт байлгах Монгол улсын соёлын түүх бас ингээд 38 жилийн түүхтэй энэ барилга. Дээрээс нь бол Монгол улсын соёлын түүхийн музейгээр ороод тоглосон гэж хэлж болохоор манай Монгол улсын соёлын гол өв болж байгаа юмнуудыг бол байршуулсан байлээ. За ингээд өнөөдөр энд хүргээд бол дуусчихжээ. Тэгээд Улаанбаатарчуудаа бас гэж хэлэхэд соёлын төв өргөө маань Монгол улсын соёлын түүхийн нэг чухал нэг хэсэг. Тийм учраас бид нар энэ байгууллагаа одоо үйлчлэгээ үзүүлэхэд ая тухтай байх тал дээр нь энэ хамтраад ингээд байгууллагатай ажиллаж байгаа гэж хэлэхэд бол таатай байна. За ингээд дуусгач. За баярлалаа.